За эрхэм сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгах мэдчлээ. За номын хавчруу нэвтрүүлэг эрхэм сонсогчид үзэгчид та бүхэндээ хүрэхэд ийм бэлэн болсон байна. За номын хавчруу нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэнд орон нутгийн телевиз болон за 104 радио дэлгэнээр та бүхэндээ хүрч байгааг дуулгахад таатай байна. За ингээд бид бүхэн хамтдаа Өөл Довгийн за Бадарчин Отхоо докторонтой гүрж номын агуулгуудын тухай ярьж байгаа. За уул номын агуулгын тухай бид ярилцаад хүргэж байгаа. За хамгийн сүүлд ярьсан сэдв бол алтан хөхөө уулын тухай ярьсан байна. Тэгэхээр өнөөдрийн ярих одоо сэдв маань аль уулын тухай, аль уул усны тухай баримтуудыг хөргөх вүлээ. За баярлалаа. Нийт сонсогч болон үзэгч түгэндээ энэ өдөр ямар амгалан ялдаг. За уул гэдэг ном бол цагаан талын үсгийн дараалалаар явж байгаа. Усгаас. За одоо өнөөдөр бол яг бид нэвтрүүлэхээс цагаас ихсүүлээд байна. Төрийн тусгай хамгаалтанд авч тогтоосон цаг хугацаанд нь төр төмнөрөө дахиж шүтэж дээдэлдэг байсан уулуудын тухай өнөөдөр ярина. Бичгийн сурвалжид тэмдэглэснээр өнөөгөөс 1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчуудын урийн хаанаар бурхан халтан ууланд шүтэн босгон дахиж байсан. Хрээдийн ван хаан тойрол туулгалын хар түнд нутаглаж байхдаа өмнө этгээдийн их ууланд ан хийх гал хөс түлхийг цаазлан хориглож байсан. Чингис хаан бурхан халдан уулыг өглөө бүр милаас ухаа өдөр бүр өцсөгээ үүнийг ургийн уураг минь ухан мэдтүгэ хэмээн зарлиг болгож наран өөд хандаж малгайгаа авч бүсээ хүзүүндээ тохон гараа хүчүүндээ дарж эсэнтэй сөгдөж мөргөн сацж байв. Харин 1778 оноос Богдхан уул 1779 оноос хаан хинти 1818 оноос Отхон тэнгэр уулыг тус төрийн зарилгаар тагтаг болсон баг. Монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богдхан хааны зарилгаар дээрх улсыг тайж 1918 онд хуучин сурталыг дагаж уулсын тахилгыг явуулах тухай хуульчлан тогтоосон. Үүнд Богдхан хаан хинтээ уулыг жил бүр 100 намар 2 удаа, Отхон тэнгэр уулыг 1 удаа дахих, Богдхан уулын тэнгэрийг дахих, 5 яамны тэргүүн сайдаас 1, хаан хинтээ уулыг дахихад дид сайд нараас 1 хүн, Отхон тэнгэр уулыг тэнгэрийг дахихад улаастай сайд тус жасаалан гаргасан байна. Үүнээс гадна дарь ганга уулыг жил бүр дахиж байв. Гэвч 1930-ад оноос тахилын зан үйлийг зогсоосон. Монгол бас ардсан хөгжлийн замд шилжсэн 90-ад оноос уламжлалт уул усны тахилгаан сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачлалын үндсэн дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос төрийн тахилгад уул усны тахилгааг сэргээв. Одоо төрийн тахилгатай 10 уул байх. Монгол улсын хэмжээнд. Тий. Одоо 10 уул ингэж жагсаагаад үзэх юм бол нэгдүгээр Талтай 5 могд. Баян уйлгийн аймгийн Улаанх ус Цэнгис сумын загт оршдог. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж 2012 оны 8 сарын 24-нд төрийн тахилга хэлж гисэн. Дараа нь Алтан хөхөө Ховд аймгийн Мянгат сум, Увс аймгийн Өмнө говь Хөлгөө сумын нутгийг давнаа орших. Бас Монгол улсын ерөнхийлөгч Багванд 2005 оны 3 сарын 30 дугаар 44. Алтан уулыг Сүхбаатар аймгийн Дарган сумын төвийн дэргэд байх уулыг Монгол улсын ерөнхийлөгч Багванд 2004 оны 4 сарын 24-нд дугаар 57 гор. Мөн Богдхан хайрхан уулыг Улаанбаатар хот туулгалын урдуур орших уулыг Монгол улсын ерөнхийлөгч Б. Очирбат 1995 оны 5 сарын 16-ны өдөр дугаар 110 дугаар дугаараар мөн улсын хурлын тогтоолоор 1995 онд дархан цаацд уул болгож 96 онд ЮНЕСКО-с дэлхийн шин мандлын сүлжээнд бол оруулсан байна. Бурхан халдан уул нь болохоор Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын нутагт Богд голын ихэнд оршдог. Очирбат ерөнхийлөгч 1995 оны 5 сарын 16-ны өдөр 110 дугаараар Чингис хаан өөрийн биеэр дахин мөргөж байсан уул хэмээн дахиж ирсэн. Мөн бас говь 3 сайхан Баян хонгор аймгийн Баянлаг, Өмнө говь аймгийн 3 тэс Сэврэ, Баян далай Хөрмөн сумын нутгийг давнаа оршдог. Элбэг Дорж 2012 оны 8 сарын 24-нд бол төрийн тусгай хамгаалтанд авсан. Отхон тэнгэр хайрхан болохоор Завхан аймгийн Отхон сумд П. Очирбат 1995 оны 5 сарын 16 дугаар 110 Сувраг хайрхан Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших. Намрын их 2007 оны 7 сарын 26-ны өдөр дугаар 183 Сутай хайрхан Ховд Говь Алтай аймгийн
дарив сумдын заагт оршдог. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн намрын 2 2007 оны 7 сарын 26-нд дугаар 183 хан хөхийн Увс аймгийн Зүн ханга, Өвөр ханга, Цагаан хайрхан сумын нутагт орших намрын 2 2007 оны 7 сарын 26-ны өдөр дугаар 183. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаар зарлагаар төрийн тахилгатай уул авааны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмыг баталсан. Энэхүү журмаар төрийн тахилгатай уулсын тайлга тахиллын ёслыг гүйцэтгэхэд төрийн үүрэг ёслыг үйлдэх газар санхүүжилт болсон босод зүйлсийг журмлан тогтоосон байна. Тэгэхээр ер нь яг эртнээсээ нааш одоо уул овоог одоо тахих энэ зан үйл бол байжээ гэдэг нь бол одоо Чингис хааны тийм ээ энэ одоо тахилга тайлгын энэ ёслолоос нь бас ингээд түүхэн гисрүүлж бас харж мэдэж болохоор ийм байна л да. Тэгэн гутаа одоо өмнө нь тэгчээсэн тахилга дуулуудаа арчилсан нөгөө нийгмийн тогтолцоор шилжих тэр үеэс эхлээд бас тодорхой хэмжээнд болоод дахиад эргээд одоо сэргээгээд ингээд эхэлж байгаа. Ийм түүхэн баримтууд бол одоо энэ дээр тэмдэглэгдэн одоо үлдсэн байна те. Хин гэдэг ерөнхийлөгчийн үед ямар одоо уул усыг тахихаар болсон бэ гэдэг ийм зүйлүүд бол энэ дээр ингээд харагчин тийм 1995 оноос эхэлж тушаал зарилгууд бол энэ гарч эхэлсэн байна тийм ээ. Тийм. Баримтжуулсан байна. Баримтжуулсан байна тийм ээ. Тэгээс манайх бол овоо дахих зан үйл бол хэдэн мянган жилийн л түүхтэй. Яг хөө төрийн тахилгатай уул бол одоо сая дурдсанаар мянган жилийн өмнө бурхан халдан уулыг төрийн тахилгатай уул болгож. Таны бодлоор ер нь энэ төрийн тахилга үлдчихэж байгаа шүү дээ тийм. Улс маань тодорхой хэмжээний зардал мөнгө гаргаад ийм төрийн тахилгыг бол одоо аймгийнхэн одоо нутаг дэвсгэрийн хэмжээгээр тухайн одоо хил тамнаа оршсон байх юм бол те нутгийн одоо энэ ард түмнийг оролцуулаад ингээд одоо тэмдэглэх ийм тохиолдол байдаг. Тэгэхээр эндээс гарах үр дүн нэр нь юу гэж та боддог вэ? Ер нь бид бол нүүдэлч монголчууд бид бол ер нь уул ус нутгаас хайлж хамгаалж харагдаж хамгаалж ирсэн. Төрийн тахилгатай уул аваа гэдэг бол гол утга учир нь бол тэнгэрийг тайх тахилын ёсл гэж байгаа. Тэнгэрийг тайх тахилын. Тэгэхээр монголчууд ер нь тэнгэр шүтлэгтэй ард түмэн байсан ба. Одоо төрийн тахилгын гол одоо утга учир нь бол одоо тэр журам дээр ч тэгээ заацсан байна. Тэгэхээр тэнгэрийг тайх тахилын ёслол гэдэг бол ер нь монголчууд ч гэсэн тийм шүү дээ. Одоо бид нар хувцас дээл одоо өсөж байгаа монголчууд гэдэг тийм. Дээлний бүсчин хүртэл утга учир гэж. Монгол ирэх хүн бол цэнхэр бүсийг бүсэлдэг. Тэнгэрийг бэлэгдэж. Эмэгтэй хүн бол ногоон бүсийг бүсэлдэг. Газрыг бэлэгдэж. Одоо энэ цаг үед бол энэ ёс маань жоохон алдагтаад байгаа те. Хүн болгоно шар бус бүслээ. Шар бус бол яг шашны холбогдлолтой бүс. Тийм үү. Тэрнээс монголчууд ер нь ихтэй эрсгсэлээд Монгол ирэх хүн болгоно тэнгэрийг бэлэгдэж цэнхэр бүсийг бэлэгдэж. Цэнхэр бүсээр бэлэгдэж гэсэн. Эмэгтэй хүн бол ногоон газрыг бэлэгдэж ногоон. Тэгэхээр одоо энэ ууламжлал бид одоо дахиад сэргээх хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар чинь хүн болгонд шар бус бүслээд байгаа. Нэг үеийг бодвол Монгол залуучууд болвол үндэснийхаа дээл хувцаар одоо гоёх тийм ээ дэлхийн бусад улс орнуудад бас гоёх гэдэг ч юм уу ийм одоо хандлагууд бол одоо их сайжирч нэмэгдсэн тий. За яг үүнтэйгээ холбоотойгоор бас энэ тодорхой хэмжээний танин мэдхүйн хувьд тийм ээ бас нэлээд ач холбогдолтой ийм зүйл байх нь л дээ. Ер нь Монгол хувцс ч нөөрэ хүний сүлд гэх юмар бэлэгдлийг одоо тэр дээл хувцас зөв өмсснөөрөө тэр хүн сайн сайхан зөв зэгцтэй л явна л гэсэн үг. Тэр чинь цаагаараа бас нэг бэлэгдэл тэр далд утга санааг л илэрхээд байна. Тэрнээс зүгээр нэг хувцас биш. Монгол дээл гэдэг чинь өөрөө тийм бэлэгдэл цаанаа бас нэг тийм нууц. Ер нь ич идэх юм одоо тий. Одоо тийм бэлэгдэл шинжүүдийг бас агуулдаг. Тэгэхээр Монгол хувцас өмссөн хүн бол нэг одоо энэ тэнд нус цэрээ хаяал те хог хаяал ингээл явахыг бол хүсдэггүй шүү дээ их цэгцтэй болчдөг шүү дээ. Миний бодлоор одоо Монгол дээл хувцас өмсчихээр. Тий одоо миний сурвалж би их олон ном ирсэн. Сурвалжуудыг уншиж хахад монголчуудын энэ байгальд халгүй байгаа энэ байгаль орчин ахуйн соёл гэдэг юм чинь бол дээр үед бүр шинжлэх ухааны төвшөнд хүрчихсэн байсан. Судалгааны материалаас харин 21 оноос хойш энэ зүйл нь алдагдсан. Одоо 21 оноос хойш 92 он хүртэл алдагдаад ирсэн байна. Тэгээд энэ яг хөө тэгээд
бас гадны нөлөө байгаа юм л да. Тэгээ зөвлөлт холбоотой улс тухайн үед Монгол улсыг бүх шийдвэр бол одоо зөвлөлт холбоотой улсаас л ер нь л бид хамаардаг шийдвэрлэсэн шүү дээ. Тэгээ тэр утгаараа Монголын ахуйн соёл бол алдагдсан. Тэр зөвхөн ахуйн соёл ер нь Монголын соёл гэдэг чинь өөрөө шинжлэх ухаантай холбогдож байгаа. Бүх юм. Ёс заншил. Тийм цаагаараа эн чинь одоо тийм бэлэгдэл зүй гэх мэтэр. Тэг ер нь даалт ухамсартай холбогдож байгаа. Одоо тэр тэг даалт ухамсар хүний ер нь сайн сайхан явах бүхэл юм л холбогдоод байгаа. За тэгэхээр одоо төрийн тэглэхтэй уул овооны мэдээж чинь төр улсаас тийм ээ төр засгаас шийдвэрлэж тийм ээ ингэж одоо гаргаж байгаа ийм шийдвэр учраас тодорхой хэмжээнд одоо мөрдөх дүрм журам түүнтэй холбоотой одоо гарах зардлыг одоо шийдвэрлэх гэх мэтийн ийм зүйлүүдийг бол бас тодорхой тусгаж урмалсан байдаг баг тийм ээ. Тий. Ингээд дуртахад одоо төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахилгын ёслолын журам нэгдүгээр бүлэг нэг нийтлэг үндслэл нэг төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахилгын ёслолын журмын зорилго нэг энэхүү журмаар богдхан хайрхан бол бурхан халдан бол суурах хайрхан хан хөхий сутай хайрхан алтан хөхий утган тэнгэр уулын тэнгэрийг тахих дарь гангийн дарав зэрэг тахих төрийн тахилгатай уулсын тахилгын цаашаад ёслол гих ёслол төрийн оролцоо ёслыг үйлдэх газар санхүүж бол бусад зүйлсийг журмлан тогтооно. Хоёрдугаар бүлэг ёслол төрийг төлөөлөл оролцох тухай ба ёслыг үйлдэх газар ёслолд албан ёсоор оролцох бүрэлдэхүүн 2-1 уг ёслолын ажиллагаанд төрөөс албан ёсоор дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Монгол улсын төрийг төлөж ич төлөөлөгч цаашаа төрийн элч төлөөлөгч гэх. Монгол улсын ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн албан тушаалд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно. Ёслолд төрийн элч төлөөлөгчийн тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга засаг дарга болон бусад бараа улагсад дагалдана. Монгол улсын ерөнхийлөгч улсыг хурлын дарга ерөнхий сайдын айл нэг нь өөрийн таалаар оролцох бол тухайн ёслолд Монгол улсын төрийг төлөөлөл. Төрийн элч төлөөлөгч нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг болно. Төрөөс илгээдэг бусад зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ. 2-2 ёслолын ажиллагаа тухайн аймаг нийслэлийн засаг даргын удирдын явуул. 3 ёслол үлдэх газар гээд тэгээ 3-1 ёслолын тухайн нутгийн дахлын овоо тус газар эртнээс дахиж ирсэн уламжлалт тэр газар нь үлдэнэ. 3 дугаар бүлэг бусад зүйл гэж байгаа. Тэгээ бусад зүйлд нь болохоор ёслолын үеийн дэг журмыг тухайн аймгийн засаг даргын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Тэгээ төрийн тахилгатай уул овооны тухай түүх домог тахилын дэг жайг зан жаншил тухайн орны нутаг байгаль цаг уур уран амьтын биологийн төрөл зүйл экологийн тогтцол зэргийн талаар шинжлэх ухаан эрдэм шинжилгээний уулзалт семинар сургалт судалгааны арга хэмжээ зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнд эрдэмтэн судлаачдаас гадна нутгийн ахмад хурал иргэдийг өргөнөөр татан оролцож байвал зохино. 4-3 хүүхэд залуучуудыг багаасаа төрж өссөн газар шороо байгаль дэлхийгээ шинжлэх ухаан үндэслэлтэйгээр таны мэдээж хайрлан хамгаалах үзэл санаа үлэмжээ төлөвшүүлэхэд туслах зорилгоор төрийн тахилгатай уул овог ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын хичээл судалгааны сэдв болгож хэвшүүлнэ. 4-4 ёслолын үеэр төрөө дээдлэхийн бэлэгдлэр төрийн үйлч төлөөлөгч эрхэмлэн хүндэтгэн. Энэ шашны эрхэм хуургууд ч хамаарна. 4-5 тахилгын ёслолд оролцох лам хооргууд нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай сургалтыг түгэнд илрүүлээд анхаарна. 4-6 ёслолын үеэр шашны хуургууд уншихнаа үйлдэлэг уул овоо тус бүрийн тайлгын онцлогийг харгалт зүгжиж тухайн аймгийн нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч болон тэргүүлэгч дарга нь зохицуулна. 4-7 ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс арга хэмжээнд оролцогчдын унах хөсгийн зөвшөөрөл зам жимийг тогтооно. 4-8 ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс нь дахлын ёслолын ажиллагааг байгаль дэлхийн хүн зооныг баясгахад чиглүүлж газар шороо тахлах гол горхийг бохирдуулах явдлыг гаргахгүй байх арга хэмжээг авна. 4-9 ёслолын ажиллагаа зохион байгуулах комисс нь дахлын ёслолтоор дараа 3 хоногийн дотор байгаль орчны онгон төрхийг сэргээж ор орчмын хог бохирдлыг нь цэвэрлэж тухайн аймгийн нийслэлийн засаг даргад нь хүлээлгөө өгнө. 4-10 ёслолын ажиллагааг хил мэдээллийн хэрэгслээс урчилж болно. 4-11 ёслолын үйл ажиллагаа баримтч болон Монгол улсын үндэсний архивын сан хүмүүст хадгалуулахыг төр хариуцсан. Та уул овооны тэнгэрийг таах төрийн тахилгын ёслолын үеэр цэрлэх зүйл. 5-1 ёслолын үеэр амьтны амийг төвчж цус гаргах, арх уух, маргалдаж сөргөлдөх, цээртэй үг хэлэх, ёс бус авир гарах болоо ёслолын дэг дарааллыг зөрчих цэрлэнэ гэдээ одоо ингээд журмалчихсан байна. За. Одоо яг нийгмийн гэдэг ч юм уу нийтийн одоо сүлжээгээр одоо ялангуяа сошиал сүлжээгээр тий
Бид нар бол одоо энэ их олон ажлуудыг одоо жишээлбэл одоо буруутгах гэдэг ч юм уу те ер нь яах гэж ингэж хийж байгаа ямар их том бүрэлдэхүүн явдیں۔ Хийх ажилгүй юм уу ч гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд бас гардаг л да. Тэгээ энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Би бол тэрэн дээр бол эсрэг байр суурьтай байдаг. Энэ төр оршин тогтно гэдэг чинь уламжлал гэж байна шүү дээ. Тэрийг хин нэгэн отхгүй юм уу? Хин нэг хүн зохиог. Энд чинь бүр хэдэн мянган жилийн үеэс Монгол улсын төрд байх үндэс нь багхгүй юу төр. Тэгэхээр бид энэ үндэсээ цааш авч үлдэх ёстой. Яг хуу мэдээж төрийн дахлах хийхдээ сая дурдсан шүү дээ. Бүр замын хүртэл тодорхойлдог байна шүү. Хүн дураараа очиод машин барьж чаад төрийн дахлах үүддэг байна шүү. Бүр явах замын тогтоодог. Гаргаж ирд яг тэр замынхаа дагуу л явдаг. Тэгээ очиод сая цэвэрлэх ёслолын хүртэл биччихсэн мэ. Тэгэхээр тэр замын дагуу явах ёстой. Аймгийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга түүний бараа бол гэсэн гэж. Яасан бэ? Тэгэхээр аргагүй том бүрэлдэхүүн бас оролцох нь аргагүй юм байна. Тэр эсэргүүцээд байгаа улсууд нь бол нэгт түүх ёс заншлаа мэдхгүй байна. Тэг. Хоёрт нь тэгээд гадны түүх соёлыг хэтэрхийх дахин шүтсэн улсууд л ухар мөч. Тэрнээс ш Монгол улс гэдэг чинь дэлхийд ер нь би нэвтрүүлэх хэлэхтэй л хэлжсэн. Уул гэдэг номыг ярихтаа эзэнт гүрэн гэдэг улсыг байгуулсан улс Монголоос өөр дэлхийд дээр хаач байдаг юм шүү дээ. Энийг бол би өөртөө чээж дүүрэн бардам хэлнэ. Бусад улс орнууд бүгд эзэнт гүрнийг байгуулах гэж оролцсон. Дааж хинч чадаагүй. Монгол улс бол эзэнт гүрнийг бий болгосон. Түүх төр. Тэгэхээр энэ түүх уламжлалыг бид цаашаад илүү хөгжүүлж, илүү сурчлах хэрэгтэй. Тэрнээс хэн нэгний үгээр юм уу энэ овоо дахих занг бол буруу юм аа гэдэг бол энэ бол хамгийн нэгс нь бол эх орноос урвжинал гэсэн үйлдэл байхгүй юу. За яг шүмжиж болно. Тэнттэй хин нэг хүн хог хаяад юм уу тэр маршрутын дагуу замаасаа гараад те тэр гажвал байж болохгүй. Тэр шүмжил байж болно. Тэрийг үгүйсгэж болохгүй. Тэр одоогоос нэг хэдхэн жилийн өмнө за дэлхий бодвол ийм даяаршлын одоо ийм 100 руу 90 руу одоо шилжлээ. Тийм ээ. Тийм болохоор бид Монгол улсын хувьд ч гэсэн ялгаагүй их хэл за түүнтэй дүүц хүйц соёл ёс заншлаа бас авч үлдэх нь хамгийн чухлаа гэж ингэж ярьж ирсэн те. Гэтэл өнөөдөр яг энэ асуудал бол биднэрт бол тулгамдах гол асуудлуудын нэг болчиход байна шүү дээ те. Бусад улс үндэстнээс Монгол улс юугаараа ондоошх юм? Юугаараа өөр байх юм? Тэ? Энд чи одоо ингээм Монгол хүн гэдэг чинь нэг ийм л зүйлийг одоо ингэж үздэг, ингэж шүтдэг, ингэж биширдэг, ингэж хайрладаг ийм хүнийг л одоо Монгол хүн гэдэг байна гэдэг. Тэр сэтгэлгээний бас нэг нууц нь бас энэ дээр ингээд бас давхар ингээд өв соёлын төрт ёсны залгамж нэг ийм шин чанарууд бол энэ дээр явж байна гэж ингэж ойлгох гээд бол буруутгахгүй нь шүү дээ. Ер нь овоо дахих зан үйлийг Тэнгэрийн тахилгай чинь Монголоос өөр улс оронд хийдгүй шүү дээ. Аль ч улс оронд байхгүй. Зөвхөн Монгол. Яагаад гэвэл энэ нүүдэл чарт хүн гэдэг чинь байгаль ихтэйгээ зөгцөн амьдардаг. Энийг л одоо манайх ойлгомоор байна. За тэгээд бид бол нэвтрүүлэх хэлцээлээ уул гэдэг номыг ингээд усгаар дараалан явж байгаа тийм. За өнөөдөр бол одоо ингээд аж богдын уулын домгийг яриад ингээд ус бол инкэдэ дуусчих. Дараагийн нэвтрүүлгээр бол одоо ус рүү орно. За аж богдын харуул гэдэг дуу байдаг тийм. Эндээс л эхлэх байх тийм. 1910 оны үед Хангай нутгийн Хамар дайчиг гихчээр аялын явхдаа яг үедээ онгон зэрлэг байгальтай ан аймтан илбэгтэй хүн огт суршаагүй зилүүд бөглөө нэгэн газар нээлрүүлж улмаар тэрхүү сайхан нутагт сууршахаар шийдсэн баг. Улмаар баруун тишээ өөлд нутгийг зорин тэндээс гэр бүлтэй болсон өрх тусгаарлсан Хамар дайчинд хадам эцэг их 50 өрх айлыг өмч болгох гэсэн. Тэд 50 их өрх айлаа өөрсдийн нутагт нүүлгэн авчираад аж богдуулын хойд биеэр суршин амьдрах болсон. Дараа нь Хамар дайчин өөрийн төрсөн нутаг эцгийнхээ зорив. Хүүдэд тохиолдсон явдал ахуй амьдралын талаар сонсон эцгийн түүнд 100 өрх тасалж өгсөн баг. Ингээд эцгийн өмчлөл өгсөн 100 өрхийн мөн уулнаа нүүлгэн авчирч ингээд аглаг зэлүүд аж богдуулна амьдрал өрнсөн баг. Өрнж эхэлсэн. Энэ цагт аж богдуулын урд үзүүрийн нэгэн агууд 20 орчим хонтой нэгэн хятад ир ганцаар амьдардаг байсан. За Түүний нэрийг Цун Ян гэдэг байсан.
тэрээр аж богд ууланд амьдрахаар ирсэн хүмүүстэй танилцсан улмаар хамтдаа амьдрах болсон. Энэ үед Монгол хятад хүмүүс бие биенийхээ яриаг ойлгохгүй учраас тэр хятадыг ажаа гэж авгаалах болсон баг. Он жил улиран одох тусан хүмүүсийн хэлээр хөгжиж хятадыг авгаалдаг ажаа нэрэн дээр богд гэдэг үгээ залгаж аж богд гэдэг нэрийг үүссэн түүхтэй. Одоо энэ аж богд гэдэг нэр нь Хамар дайчин гэдэг хүн хурц өвгтэй уран цэцэг үг яриатай нэгэн байсан. 150 айлынхаа 5-ыг нь ар хөшөө гэдэг газраас хойш 100 өрхийг нь өөр биеэр нутглуулсан өөрөө дунд хэсэг хөшөө хэмээх газар амьдардаг байсан. Нэгэн удаа 150 өрх айлны хэмжээний найр хийж Хамар дайчин хошуу ноёнд өргөмжилжээ. Уг найран дээр Хамар дайчин нарийн зай гэдэг дууг өөрөө зохиолч дуусан гэдэг. Нарийн зай чинь эхнээс нь нарийнхан шиг шархлаараа шаргал мөр өөлдөр мэхүүлэн дахин өөлдөр энэ бол эртний үг шүү. Нэг уншихад айгүй төвхтэй. Насан баг чамтайгаа найрлаж суух миний бахтай хөшөөтийн чин эхнээс хөөрхөн шиг шархлаараа мэхүүлэн хөвөөжүүлэн гинэн баг өөлдөр үгүй чамаагаа хөвнөж ярьж өөлд суух минь бахтай дархамтай чин эхнээс дааган халуунаараа мэхүүлэн даамаажаан үгүй чамтайгаа даварч хитэрч суух минь бахтай дуунд гарч буй хөшөөт дархан ламт гэдэг нэртэй газар тус сумд бий. Мөн Хамар дайчны өөлдөд ихнэр авахта зохион дуулсан зүлэг сайт тал гэдэг дуу байдаг аж өөлд 50-ийн цэнхэр дээл зунчин чимвайхан цагаан чинсүү дээл өмсдөг байсан. Гэвчлэн ингээд дуунд бол одоо домогт гарч байгаа. Өөлд 5-ийн одоогийн Алтай сумын Батрал Баян цагаан заг баг зунчмынхан бол одоогийн уртын баг гэдэг уулын урд үзүүрт байх 100 гаруй метрт урт том анхуд амьдарч байсан хятадын нэрээр Цун ян гэж нэрлсэн. Аж богд тавилангийн нуруу нь Алтай нурууны том салбар уус юм. Тэдгээр уус нь аж богд тавилангийн нуруу хэмээх хоёр хэсгээс тогтно. Хойд хэсгийг аж богд гэн аж богдын оргил нь далайн түвшинс дээш 3566 метрт өндөрт өргөцсөн. Урт нь 150 км, өргөн 60 км. Аж богдын өөрөөр ажийн хэмээх цэлгэр тал үргэлжилж байгаа. За тэгэхээр аж богдын харуул гэдэг дуу сонсч ирсэн. За яг аж богд энэ одоо харихны тухай тийм ээ мэдээллүүдийг бас яг яагаад ингэж нэрлсэн болоо гэдэг дээр бол төдийлөн мэдээлэл бас миний хувьд бол муу байлаа л да. Тэгэхээр яг нэг тийм одоо нийтийн дунд нь байгаа тэр хүмүүсээс нэг онцгой нэг хүний ая тэгж авгаалгаа тийм ээ. Тэрнгээр одоо бас анх ингэж нэрлэж бас заншсан гэдэг ийм түүх томог руу өөр ирэхгүй чиглэж эхэлж байна тийм ээ. Домгийн хувьд. Тийм тэгээд энэ аж богд уул нь бол одоо эвэр хуурмагт боржин асмалжин гэх мэт гүний чулуулаг хуурмал занар элсэн чулууг гэх мэт хурц чулуулгаас тогтсон уул юм. Болор молрын илэрцтэй аргал янгэр ирвэс хар сүлд зээр чон үнэг гэх мэт амьтад эдбэхтэй уулт хээрийн ба говь хээрийн урмалтай 1949-аас 49 онд энэ уулнаас олдсон аж богд нь Монголоос олдсон чулуун болон дицет солир юм. Том солир нь 910 кг жинтэй солирыг олдсон баг. Аж богд 2 дицет төмөр солир нь аж богд уулнаас одоогоос 140 гаруй жилийн өмнө унсан бөгөөд 580.2 кг жинтэй 70 см урт ба одоо үндэсний түүхийн музейд хадгалагдчих. Аж богд уулнаас л олдсон болохоор тэгж нэрлсэн байх тий. Тэгээд аж богдын уулын нутгийн иргэдийн нэрээр нэрлэгдсэн бас бор харуулна яах аргагүй нэрийн хоц бас алдартай эдээ бил. Аж богдын нурууны өврөөс эндэр гишүүнтэй их гол ард талаас урт дөрвөлжийн голууд их авуурсдаг. Уулын хөрөн цайвар хөрөн говийн бор хужир марат цөлийн бор саарл хөрст. За тэгэхээр тэр солирын тухай бас ярил л да тий. Аж богдын одоо харуу дуулнаас олдсон учраас тэр яг тэр олдсон газрынхаа нэрээр нь нэрлсэн гэсэн үг үү? Тий аж богд 2 дицет. Төмөр солир нь аж богд уулнаас олдсон. 140 жилийн өмнө энэ солир унсан баг. 580.2 кг жинтэй. За одоо энэ см урттай. Монголчуудын үед аж богдын уулыг болохоор
Тэр нь яаж одоо хайрлан хамгаалж ингэж одоо явдаг юм болоо. Би бол одоо энэ уулын талаар мэдээлэл бол тун одоо их хомс байна л да. Аж богдч одоо манай тахилгатай уулуудын л нэг 130 км хасар том хайрхан баг. Юу та харж ирсэн үү тийм аж богд? Аж богдыг ер нь харж байгаагүй юм байна. Харж байгаагүй. Одоо өнөөдөр л болоод гэлээ их гүн одоо таны мэдээлэлээр дамжуул танилцах чинь л да. Тий. Энэ уул чи одоо аль аймгийн нутаг дэвсгэр дээр хамаарч байгаа билээ? Аж богд чинь Хамалд Чингэгчээр гэдэг. Ингээд нөгөө юунуудыг харахаар бас их тийм сонин тэг Говь Алтай аймагт л орших. Алтай нурууны. Алтай нурууны хэсэг болох нь тий. Домгийнх нь хувьд бас их сонин домогтой юм байна тий. Тухайн үед одоо шилжихэд тийм Монгол хятад хүмүүс биенийхээ яриаг ойлгохгүй гэл тий. Тэгээд тэр одоо бас юм ажаа гэдэг тийм үгнээс дуудлагаас бас үүдэлтэй юм байна гэдэг ийм мэдээлэл бол энэ дээр орсон байна. Тэгээд хугацаа очгооднаас Баянзүрх харахнаа ярьж байгаа тий. За тэгээ. За Баянзүрх хайрхан болоод бид бүгдээ одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа, нийслэлдээ амьдарч байгаа хүмүүст одоо хамгийн одоо ойрхон тийм ээ ийм хайрхан байдаг аа. Улаанбаатар хотын зүүн урд орших Сүрлэг бол бөгөөд далайн түвшнээс дээш 1860 метрт өндөрт өргөгдсөн баг. Зүүн талаасаа уул толгодоор халахлагдсан, хойд талаараа моттой уусаар хөрөлгдсөн хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа туулын бургасан тохоотой, алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс нааш цэрэг эрс эрэгтэй хүмүүс ээлтэй хэмээн домголсон баг. Тэмч чос хожир булангийн цэргийн анги байрлаж олон агт адуу эдээшлүүлж ирсэн. Баянзүрх уулын сахиус лусын дагнажээ. Уулыг ар өөр Баянзүрх хэмээн нэрлэж ар Баянзүрхийг дахиж иржээ. Уу булгаас хойш гандан уул гэж нэрлэдэг бөгөөд гандан уулын цэцгийг гандан чиг сансангүй, ганхарсан хоёр сэтгэлийг гажин чиг сансангүй хэмээн дуулдаг ардын дууртал байна. Ар Баянзүрхийн ой модон дотор нэгэн байшингийн төр байдаг. 1920 онд баруун өнгөр нь нийслэл хүрээг эзлэхийн өмнө энэ байшин төр байрлаж байсан баг. Баянзүрх уул нь дархан фунцэг цэрэнгийн хошуунд хайрлагддаг байсан учраас занчивлангийн хүрээний лавнар ирж тахилга үлддэг байсан. Эд дагварсыг хурамт болгодог эзэнтэй учраас баяжиж тэгчгээд сайн хэмээн үзэж Баян болыг гэвэл Баянзүрхийг дахь хэмээн хэлцдэг болсон. Хэдүүгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар Баянзүрх уулын их тахилыг 2 жилд нэг удаа бага тахилыг жил бүр үлддэг боломжтой болсон байна. Их хүрээний орны тэнгэр дөрвөн уулын сан Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул нь богдвол хамгийн өндөр цэг нь 2265 м өндөрт өргөгдсөн. Сонгой харах нь бол 1663 м өндөрт, Чингэлтэй харах нь 1831, Баянзүрх нь 1850 м өндөрт өргөгдсөн. Тус-тусдаа сан тахилгын сударtaаж дөрвөлгийн нэгтгэн дахихаар зохиосон энэ хурангуй судар ихэд тархсан юм. Дөрвөн уул ингээд нэг зөвхөн дөрвөн уул төдөөгөө хан уулын ард орших зэндмэн уул, хатан уулыг чинь судраар дахиж болно. Дөрвөн уулын ихнүү хурангуй судар ихэд дэлгэрсэн байдаг. Дөрвөн уул нь Монголын түүхэнд эртнээс алдартай бөгөөд олон сайхан домог хууч уламжлагдсан байна. За энэ дээр бол манай нөгөө гандан тэгшний хийд энэ төр дээр ингээл орохоор дасчврын сан гэл ингээл уншигддаг л да. Энэ дээр бол яалч одоо энэ дөрвөн уулыгаа, дөрвөн хайрхныгаа магтсан одоо юм магтаалын хэсгүүд бол энэ дээр бас байдаг. За тэгэл одоо дуу хууран дээр хүртэл одоо хидбэг сайхан бичсэн байдаг штэ. Дөрвөн уулын дундаас усны тонголго нь уснаах вэ тэр гээл тийм ээ. Гихмэтэр одоо шүлэг яруу найраг за бусад зүйл дээр уул усны тухай домгийг одоо баяжуулан ингэж харуулсан байх нэ гэж ойлгож байна. Тэр нь би боддөг штэ. Манай Монгол улс болдог бол энэ овоо дахих зан үйлч юм уу энэ уулын талаар тийм үзээ байгуулал их боломжтой санагдаад идэг. Одоо л гадны жуулчид орж ирэхээр овоо дахих зан үйлээ тэнцэнэ үлддэг, харуулдаг. Бага хэмжээний тийм хөтөлбөр гаргаад үзүүлдэг тийм үзүүлбэр маягаар хөө тийм одоо чинь дөрвөн уулын сан гэл
одоо ингээл уншдаг те. Тэрийн хүртэл энэ нэ. Ер нь ингээл овоо дахиад зангуулж одоо ийм очиртай юм аа гэд хүүхэд залуустай таны мэдхүүднээс тийм үзээ байгуулал зүг. Тэрнээс тэр овоо дахиад зангуул хүүхэд багчууд маань дагаад яваад оролцсон гэдэг бол бас хэцүү боломжгүй те. Тэ балчир нэлэх хүүхдүүд бол оролцоход бас хэцүү ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ тахилгын нөгөө нэг ёс уламжлалыг бас одоо хойч үедээ одоо тайлбарлан таниулан одоо мэдүүлэх энэ гол үүрэг бол одоо эцэг эхчүүд бидний л одоо гол үүргийн нэг болж ингэж явж байгаа шүү дээ тий. Одоо тэгэхээр сүүлийн үед бол энэ зүйлүүд бол бас их алдарсан байгаа нь бол анзаарэгддэг тий. Мартагдаж байна тий. Тэр нь одоо энэ төрийн тахилга гэдэг ч юм уу төрийн тахилгын хэмжээнд өрнөж байгаа энэ зүйлүүдийг л хүүхдүүд зурагтаар харж байгаа бах. Зарим нь сонирхож харж байгаа бах. Зарим нь бол одоо энэ мэдээллийн энэ их олон мэдээлэл, энэ их тоглоом тий. Энэ их олон юм даяаршлын олон зүйлүүд дунд чинь анзаарахгүй байгаа тохиолдлууд ч гэсэн их олон байгаа л да. Тэр нь одоо манай Монгол улс засгийн газар ч гэсэн одоо аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорилготой байдаг шүү дээ. Тэр хүрээндээ ч одоо энэ тахлагцсан үйл уулаваа энэ уулын талаар юм музей байгуулж чадвал гимхүүл гэж бодож байгаа. Тэгээд тэнцэнэ хөөхөд залуус эрдэмтэн судлаач нар тэнцэнээс ч судалгаа хийдэг. За ч одоо энэ Улаанбаатар хотын талаар нэг домог байна л да. Чингис хаан 9 өрлөг 13 баатрынхаа хамт алтан твшиг хүндэд буюу хүн чулууны хонхорт нэг удаа саатам ирсэн баг. Тэр үед 4 зөвхтөн сүндэрлэх 4 уулыг сонжин шинжин ажаад тус бүрд нэр ал хайрсан баг. Тэр үед 4 уул тухаас нэргүй байсан бөгөөд Чингис хаан 4 уулыг нар зөв эргэж хан уул сонгон хайрхан баян зүрх цэнгэлтэй хэмээх нэрлсэн цөм очиртай байсан баг. Үүнээс өмнө энэ 4 уулыг хаан гард хан уул арслан сонгон хайрхан луу цэнгэлтэй хайрхан бар баян зүрх уул гэж савдгаар нь бол нэрлсэн байсан баг. Чингис хаан арсан савдагтай хайрханд явж байтал арслан харьхах шиг дуугарч хад асга нурж их эзний үлмэд том сонгон өнхөрч ирээд тогтсонд ууг уулыг сонгон хайрхан гэж нэрлсэн домогтой. Түүнчлэн босод уулыг бас нэрлсэн домгуудтай. Тухайсан тий. Чингэлтэй сан дахил хэмээх хил модон барын судар богн авч товч тодорхой юм. Чингэлтэй уул нь Улаанбаатар хотын умар бийд оршдог. Хүрээний тахилга шүтлэх 4 уулын нэг бөгөөд Хинтий хааны олон салбар улсын бол нэг юм баг. Энэ уулыг ном эрдмийн цагаан өвгөн сахиустай гэж ном бичгийн хүмүүс дээдлэн дахиж шүтэж ирсэн баг. Чингэлтэй ууланд их бурханд баг бурхан тэмээх 2 уул бий. Чингэлтэй салбар уулын ам бүрээс олон гол горих аршаан булаг урсдаг. Тэлгээрээс нь хайлаастын гол, яргаатын гол, чингэлтэй сэлбийн голд зориос олон гол урсдаг бөгөөд тэр бүхэн зориулсан олон сайхан дуу шүлэг бол зохиогдсон байна. Чингэлтэй нэр нь цэнгэлтэй гэсэн нэрийн хувирсан хэлбэр бол болж байгаа. Цэнгэлтэй гэдэг үг юм тий. Цэнгэлтэй гэж байгаа сүлд чингэлтэй гэж нэрлэгдсэн. За одоо энэ бас сонгон хайрхны уулыг бол одоо зонжаа гэж төвдөр орчуулсны дээр бас өндөр хайрхан гэж өргөмж нэрээр нэрлэдэг байсан баг тухайд. Энэ уул нь Улаанбаатар хотын баруун этгээдэд туул голын хойд бит орших бөгөөд далайн түвшнээс дэш 1600 м-т өндөрт өргөгдсөн баг. Сонгон хайрхан уулыг бүрэн зэвсгээ агсан их баатар ир цэргийн жанжин зэрэг олон жинчтэй гэж ард түн домоглон бол ярьсаар ирсэн баг. Энэ арсгар барсгар асар хад ихтэй уулыг ийн нэлсэн баг. Судрын төгсгөлийн үгээс үзвэл Рудан хідийн ханчин Афган Пернлийн жамц зохиосон ажээ. Рудан буюу Арадын хід нь 11-р зууны ихээр төвдөд Бронз Думба хувилгаан байгуулсан хід баг. Тэгэхээр Афган Пернлийн жамц нь энэ хідээс их хүрээнээс залагдсан ирсэн баг. Их хүрээний нэгэн эрдэмтлэн Афган Пернлийн жамцаас сонгон хайрхан сан сэржим зохион хайрлахыг хүссэн баг. Тэгвэл Афган Пернлийн жамц нь тэр өндөр хар уул их уул догшин уул юм байна. Энэ уулын эзэн хөхөр хөлөөсөн араас соёон зөрсөн арх нанч зооглохын дуртай айхавтар хөхөөгөн байна. Бас зарим үед их цэргийн ноёны байдалтай болдог ич хиттэй өгөн байна гэд айлтаад тэгээд сангийн судрыг бол зохиосон баг. Тэгээд сонгон ярих уул нь бол одоо Монголын эрт дэдүгийн түүх соёлын дурслаар баялаг уулын нэг бол баг. За тэгэхээр
альва одоо Монгол хүн болвол оршин байгаа газар нутгийнхаа хайрхтад одоо бараалхаж за тэр хайрхтыг одоо дахин шүтэх ийм одоо яс уламжлал бол өрх гэр бүлүүдэд бол нийтлэг уламжлагдан үлдсэн байдаг тийм ээ. Ялангуяа одоо гэргийн хүн болвол одоо цай сүүнийхаа дэжийг хайрхан тусавдагтаа бас өршөө хэмээн одоо өргөдөг ийм яс уламжлал өнөөдрийг хүртэл бас өвлөгдөн ирсэн байгаа нь бас нэгэн сайхан одоо нэг хэлбэр юм а гэж ингэж би харж явдаг штеп. Ер нь нүүдэлч монголчууд бид газар нутгаа шинжиж тэндээ нутгалдаг гэсэн байна. За одоо чинь Баян зүрх хайрхыг бол одоо эд аварсан хайрхан байна. Чингэлтэй хайрхан болохоор зөв номын шүтлэгтэй юм байна. Богдхан уул бол одоо нохоо буюу те одоо муу муухай юмыг оруулахгүй, сайн сайхан зүйлийг гаргахгүй одоо өмч нохоо адил байдаг юм байна. За сонгой хайрхан болохоор зэрэг одоо бузар болоо муу муухай цэрэг дайны зориулттай юм байна. Тэгэхээр энэ одоо алтан дэвшиг хүндэд байгаа бидний энэ дөрвөн хайрхан бол их утга учиртай. Тэгэхээр одоо сүүлийн үед нэг тийм бурангуй гэдэг ч юм уу яс уламжлалаа бас нэг яс уламжлалаа баг мэтхийн л одоо гай энэ л дээ тийм ээ энэ хаашаагаа харж яаж одоо амьдарч байгаагаа төдийлэн сайн ухаарч мэдэхгүй л одоо бид нар чинь энэ дөрвөн уулын дундаа аж төрж амьдарч бай шүү дээ. Тэгээд хотчлт гэдэг нэг ийм айхтар нүсэр одоо ийм юм дотор орцсон. Тэгэл одоо ингээл амьдарч байгаа л ийм л улс л да. Ер нь уул усаа дахин шүтнэ гэдэг чинь Монгол улс мандан мадрахын л зүйл байхгүй. Тэр утгаараа монголчууд эртээр өсгсүүлэл эзэнт гүрнийг байгуулаад явах үедээ уул усаа харагдан хамгаалж дахин шүтдэг гэсэн баг. Энэ жол зүгээр нэг зан хөл бол биш. Цаагаараа төрт ёсны өв боломжлол. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал мандан мадрах нь бол үнэтэй холбоотой. Бид нар бол одоо жишээлбэл тэр уул ус овоогоо одоо хайрлан шүтэх энэ зүйлүүдийг ялангуяа би бол нөгөө нэг бага насаа илүү хөдөөд одоо өнгөрөөсөн гэдэг ч юм уу те энэ утгаараа илүүтэйгээр одоо тэрийг хайрлан шүтэх, дээдлэх. За тэр бүх хил одоо тэр зүг рүү нарж одоо морь харахыг одоо цээрлэх. Иймэрхүү одоо байдлуудыг гэрээ одоо барихтаа хүртэл ямар нэгэн өндөр хайрхны, сүрлэг хайрхны шовхоор руу одоо харуулж барьдаггүй, уулын амд харуулдаггүй гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтийн одоо ийм одоо цээр ёсыг бол одоо мэдээд байгаа. Гэтэл одоо сүүлийн үед бол энэ зүйлүүд бол бас алдраад байна уу да. Тэр болгоо одоо ярихгүй байна уу да тий. Мэддэг хүмүүс за энэ бол юу вэ? Энийг одоо хүн болгон л мэдэн штэ гэж ярьдаг. Боддог тий. Гэтэл одоо хүн бол ямар нэгэн зүйлийг сануулж ойлгуулж одоо ингэж ярьж л байхгүй бол аажимдаа бол хамгийн айхтар зүйл нь бол мартагддаг одоо ийм гимтэй байдаг юм байна гэдэг ийм зүйл их анзаарагдах болоод байгаа юм шүү. Ер нь сүүлийн үед Америк эрдэмтэд байгаль бол амттай мэн гэдгийг бол тогтоочлаа. Тийм тогтсон шүү дээ. Тэгэхэд монголчууд одоо хэдэн мянган жилийн өмнөөс эхсүүлэл байгаль гэдэг чинь амттай юм байна. Байгаль ихтэйгээ зөв сайхан харьцах хэрэгтэй байна. Одоо манайх бол энэ байдал алдагдсанаас болж Монгол улс уруудан доротоод байгаа юм болов уу гэж би дотор боддог шин. Одоо дэлхийд бол одоо Монгол улс хөгжлөөр бол одоо хасар хоцорсон байна. Тэ? Хасар хэрэг дуур бухимдалтай байна. Стресстэй байна. Энэ юутай холбоотой вэ? Тэгээд байгалийн гамшиг зуд торхон ойр ойрхон татамжтай явж байгаа нь энэ байгаль ихээ бид гомдосны л хор уршиг. Тэгээ одоо бид нар бол хайцснаа л. Бүр ингэж ярьдаг шүү дээ. Байгаль бол өөрөө амттай юм байна. За амьтад дотор бол одоо ямар нэгэн уул усанд бол өөрийг нь хамгаалсан одоо тийм ид шидлэг тийм ээ ийм одоо тийм лус савдаг бол байдгийм байна. Түүнийг нь одоо байнга одоо хайрлан одоо хамгаалж явах ёстой юм байна. За ёстой уул усандаа бол ялангуяа сайхан урсгал цэнгээг усандаа бол буянт малынхаас өвнөөс бол тусаачч болохгүй гэж ингэж одоо цээрэлдэг ийм ард түмэн тий. Гэтэл өнөөдөр бол та бол энэ нийтлэг журмуудыг харж л байгаа. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Дотор нь ороод машин угаачих тохиолдол хүртэл байж идэг. За арь ширний янз бүрийн үйлдвэрүүд бол одоо бохироо уул усан дугаа одоо цутгадаг ийм тохиолдлууд ч гэсэн
одоо ингээл байж л гэдэг. Энэ зүгээр яг Монгол хүнд бол зүгээр ийм сэтгэл байна гэдэг бол бас эмзэглэхээр л ийм л зүйл гэж ингэж хараад байгаа нэг төрхөн зуурын нэг ийм амьдрах зуураад нэг олж байгаа ашигынхаа төлөө байгаль их дэлхийдээ гим хийн гэдэг бол асар айхтар юм л да тийм ээ. Тэгээд манай монголчууд ч бас ярьдаг шүү дээ. Лус бол их том нүдтэй байдаг юм а гэж. Тийм ээ. Лусын нүд хэрвээ ингээд нэг нэгдэж ингээд харагдсан тохиолдолд бол насан туршчин одоо дагаж үе удмарчин дагдгийн шүү гэдэг ийм одоо аман яриа хүртэл байдаг шүү дээ. Бидний дунд тийм ээ. Тий, ер нь монголчууд түүхэнд ер нь байгаллыг бол их шинжиж ирсэн баг. Цаг уурыг хүртэл хараад мэддэг те. За одоо бороорох нэ. За одоо малынхаа бэлчээрэлж байгаа хүртэл ажигладаг байсан баг. Хэвтрийн хүртэл ажиглаа л те. За одоо өнөө шөндө цас орох нэ. За энэ зүүн бол одоо ган гач болох нэ. За тэгэл одоо шний нэгний өглөө чинь хүмүүс нар мандахыг хараад зөгнж ярьдаг шүү дээ. Тий, одоо энэ сайхан одоо нар мандлаа. Зүгээр ч нэг хоосон. Ийм сэтгэлийн нэг ийм гоё гэгэн тайвширлыг бас авч идэг. Одоо би бас сүлд гайхчихсан. Би Дундгой аймгийн Баянжаргалан суманд очиод тэр хүн тэгэхэд тэнд бол ийм цаг уур шинждэг хүн байна л да. Тэгээд тэр хүн бол ямар нэгэн одоо цаг уурын одоо сургууль соёлд бол бүр суугаагүй. Тэгээд төхөөрөмжгөр нь л цаг уурыг мэдээд байгаа. Тэгэн гутаа одоо жилийн жил тэр нутаг усныхан тэр хүнийхээ үгийг сонсдог. Тийм ээ. Энэ жил манай нутаг ийм жил болноо. Тэдэн сарын тэдний үеэр цас ахиунаа. За тэднээс ийм хавар болно гэдгийг одоо ингэж тодорхойлж хэлдэг гээд ингэж байгаа. Тэгэхээр тэр байгаль их дэлхийг айхтар ажигладаг хүн байгаа байхгүй юу? Тийм байсан. Одоо бол тэр зүйл бол мартагдаад хилж яах ч юм байхгүй болчих. Тэгэхээр энэ бол одоо жоохон харсмаар зүйл те. Одоо би намайг хүртэл жоохон махад эмээгэнд очино. Манай эмээ чинь ингээл гадар явахаар хүүхэд л байна. Голын ирэг дээр тоглоно, уул гадар явна. Тэнгүүд цэцэг битээ цулгаагаарай. Тастаараа. Тий. Модны мөчөр битээ хуглаарай гэж сургадаг гэсэн. Зөвхөн унсан модныг л түүд. Хуурай модыг л түүгээрэй гэж тийм. Унсан мөчөр хуурай модод түүж тэгэл харгалаа төөдөг гэсэн. Одоо энэ цаг үед бол хин туртаа нэг тэр ургаж чадж байгаа цэцэг чинь ингээл тасдчих юм. Байгальтал тэнд бол халгуул байгаа л дээ. Тэгэл одоо хаа дуртай газараа л тэгэл хогоо хаяал. Байгаль гэдэг чинь өөрөө амтай. Нүүдэлчин Монголд нүүдэлчин арт хүн гэдэг чинь өөрөө байгальтай зөв зохицох. Бид дэлхийд уулна бол энэ зүйлээрээ бид уулна бол бахархуулах хэрэгтэй тий. Тэгээд одоо соёлын ондоошил бид бол соёлыг алдсан учраас гаднаас бид суралцаад байгаа нь харамсмар тий. Энийн өмнөх дугаар дээрт бид ярьжсэн. Эртний хотууд дээр хүртэл ярьжсэн. Бид хот байгуулах ариун түүхтэр нэ энэ цаг үед бид хотооч байгуулж чадахгүй байгаа тий. Тэгэхээр энэ бол бас л харамсмаар. Ер нь монголчууд хийж чаддаг бүх зүйлээ бид алдчихсан баг. Одоо энэ аваа дахих зангуул энэ уул усын нэрээ хүртэл одоо бид мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгээ энэ ямар ч учиртай бол яадгийг. За одоо энэний өмнөх 7 хоногт ч юм уу тэрний өмнөх 7 хоногт бас нэлийн томоохон асуудал хөндөгдсөн. За хоёлаа өмнө нь бол бас сэдвүүд дээр ярьж исэн уул усны нэрний тухай ялангуяа одоо тэр Баян-Улгийн аймаг руу чиглэгдээд байгаа тий. Энэ яриа. Тэгээ одоо ингээд хэрвээ одоо уул усны нэрийг өөрчлөх юм бол үндэсний аюулгүй байдалд одоо санаатаагаар халтсан гэдэг ч юм уу. Ийм одоо том арга хэмжээнүүд бас байдаг юм байна шүү дээ. Энэ чинь ард тийм ээ. Зүйл ангитай юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бид нар бол бас энийг яг хэрэгжүүлээд явсан дээр байх л гэж ингэж бодож байгаа юм. Тэгээ тэр бол Баян-Улгийн аймаг ихнийч бурууч хөө. Монголчууд өөрсдийнх нь бурууч. Энэ уул усаа өөрсдөө нэрээ мэдэхгүй байжж бусдыг шүмжлэх дуртай. За яг хуу мэдээж Монгол нэрийг өөрчилж болохгүй тий. Казахстан манай казах нэр бол оруулж тэр эсрэг байр суурьтай болохгүй. Тэр бол ястай байж болохгүй зүйл. Тэгтээ эсрэгээр монголчууд бид өөх төөхөө соёлоо сурчилж танин мэдэж залууч хойч үедээ өвлөл үлдэх хэрэгтэй. Би бол одоо ингээд 11 ном бичсэн учраас заримдаа бол яг тийм ээ юу ядах вэ? Одоо би миний тарих бол супер биш шүү дээ. Компьютерээс одоо ингээд холж утгах нь мартан санана нэг жоохон тийм дутагдал байдаг. Би хүн учраас заримдаа ингээд уулуудыг ингээд хүн ингээд асуухаар юу илээ гэж боддог байхгүй. Тэгэл бодож байгаа л 5 юм 10 минут дараа нэрээ тийш тэгээд бодох жишээ нэ. Тэр яг нэг хүн гэдэг чинь бас их юм мартчихээн. Тэгэхээр мартахгүй тулд тэрийг одоо чиг сайлсмах те өглөө болгон сануулж бай гэдэг шиг.
сэргээж харж тэр одоо харж л байхгүй бол хүн гэдэг чинь мартна юм байл да. Тэгэхээр одоо бид бусдыг шүмжилж яхаас илүүтэйгээр монголчууд бид өөрсдөө түүх уламжлал те энэ уул нэрийг бол бид хамгаалах хэрэгтэй. Тэрнээс ч тэр Баян Улгийн аймгийн хэдэн нөхдүүд те Монгол улсын тусгаар тогтнол халдаад уул улсын нэрийг бол солиод ажил болохгүй шүү гэж хэлбэр бол бас хатуу анхааруулж хэлмээр байна. Тэгээ ер нь бол бид хэд бас өөрсдөө ийм өвлөж ирсэн те зөвхөн одоо энэ чинь нэг мэдгэж байгаа л энэ болохоос ш мэддэхгүй нэр усанд бас бүдгэрч байгаа ийм зүйлүүд бол бас нэлээ олон бас тохиолдол хандлагууд бол бас байдаг шүү дээ. Зарим одоо уул ус болоод одоо ялангуяа шилжид хөдөлгөөн төв рүүгээ чиглэж гин гэдэг утгаараа ч юм уу зарим уул усныхаа тухай бараг мэдэхгүй байх юм тохиолдол хүртэл бас илбэг байх нь анзаардаг шүү дээ тийм ээ. Захын гэр орол руу ингээл явахад уулынх нь овоог нь буулгаад гашаавчихсан шүү дээ. Тий. Одоо тэр бол одоо бүр нийтлэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол жоохон харсмар те. Тэгэл тэр уулын чинь сэтлэл айлууд ч одоо ингээд тэр сайхан онгон тагшаа уул усаа чинь сэтлэл ухаал гашаавсгаж. Харсмар те. Уул нь бол тэр уул гэдэг чинь унхан төрхөөрөө л байвал зүгээр шил санагдаад байдгийг. Тэгээ одоо чинь тэр зүүнсланд байгаа тэр хөнөг үе хэрэгсүүрүүд байна. Бас энийг дугаар ярьжтэй хоёлаа. Энэ Монгол улс гэдэг чинь төр байгаа л бол энэ уул усаа энэ баримтжуулж гэрчлэгээ олгож байх хэрэгтэй байхгүй. Хаана юу вэ? Тэгэхгүй тэгэл төр өөрөө тэр газрын хэвлэлт байгаа баялгаа мэдэхгүй шүү дээ. Хаана хэрэгсүүр байгаа. Тэр уулны ямар утга учиртай гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр ч иргэд нь яаж мэдв. Тэгэхээр одоо энэ төрийн санамж гэж байх хэрэгтэй. Тэгэхгүй л төр оршин тогтохын тулд бид уламжлалаа ингээд мартагнаар л байвал энэ даяарслын нийгэм технологи хурцтай хөгжиж байгаа энэ даяарслын нийгэм Монгол улс бол тэгэл мөхнөө л гэсэн үг. Тэр дундаа энэ геополитикийн хувьд бид энэ Орос хятад гэдэг хоёр их гүрний дунд байгаа. Одоо хятадууд ч гэсэн одоо ил тал дээр Монгол улсын тусгаар тогтнолыг ер нь тэгэл эзлэнэ гэдгээр ил тал дээр зарлалах шүү дээ. Ямар нэгэн байдлаар. Тий, энийг бол одоо отхоо гэдэг зохиогоо ил тал дээр ярьж л сая хүртэл хараа үзтээ өөр Монголд тамгагүй төр жүжиг Монгол жүжигчэд ингээд тавих гэхээр төр зэсэг нь Монгол тэр тамгагүй төрийг тавиулахгүй шүү дээ. Гэх жишээний. Соёлын зүгээр бодлогын хувьд тийм ээ. Тий одоо ингээд англи ингээд Европын улсууд манай соёлын өдөрлөг зохиохгүй ингээд очиод тэнгууд хятадын засгийн газар санаатаар тэр зүйлийг хориглож байна. Чингис хаан гэдэг үгийг битгий хэл. Эцэнт хөрөнгө гэдгийг битгий хэл. Монгол улс гэдэг үгийг битгий хэл гэдэг бүр ингээд юу гэсэн үг нь тусгаар тогтнолцсон Монгол улсын түүхийг бол одоо хятадууд албаар санаатаагаар одоо говьлж. Тэгэхээр монголчууд бид одоо энэ тусгаар тогтнолцсон улс орны хамгааллын хэлбэл түүх уламжлалаа хамгаалж дотор эв нэгдэлтэй л байх хэрэгтэй. Тэгээс бид бусдыг буруутгахаас илүү өөрсдөндөө л жоохон дүн шинжилгээ юм байна. Эргэж харах, сэргээх. Тэгээч одоо эцэг их хүний гол үүрэг бол өөрсдийн одоо амьдарч ирсэн нутаг ус ахуй соёлоо олон нийтэд биш юмаа гэхэд үр хүүхдүүдтэй бол захин сургамжилж тийм ээ мэдлэг мэдээлэлээ түгээн дэлгэрүүлж үлдээх бол одоо нэн одоо тэргүүний одоо том зорилго том үүрэг гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. Одоо бид нар бол за хүүхдүүд бол 93 наадмаа бол ингээд мэдээд байгаа юм те. Тэгэн гут тэр 93 наадам дээр явагдаж байгаа тэр үйл ажиллагаануудыг за уртын дуу гэж нэг юм байдаг юм байна. За морин хуур гэж нэг юм байдаг юм байна. Гэдэг ч юм уу те. Морь уралдана гэдэг чинь нэг юм байдаг юм байна. Сур харуuna гэдэг чинь нэг ийм юм байд юм байна гэж зөвхөн нэг ийм халахын төвшөнд л их мэдээллүүдээ ингээд аваад байдаг юм болоо. Түүнээс биш яг бичилж за энэ нь ийм учиртай тэр нь ийм учиртай гэдэг энэ одоо талын одоо тайлбар мэдээллүүд нь илүү их одоо цөөн байгаад идэм болоо. Эцэг эхчүүдийн бас энэ нөгөө хүүхдүүдтэй хандах хандлага гэдэг ч юм уу те ирээдүйдээ анхаарал бас их сул байна уу? Эсвэл бид хэд үнэхээр одоо бүр мэдхгүй байдалд орвоо гэдэг чинь өөрөө том асуудал болчиход л байна. Тийм ээ. Тараа нэвтрүүлгийн телевизийн хамт олонноос бас баярсан талхснаа хэлэх хэлмээр байна. Ерөөсөө холддгүй л дээ. Ягаад гэвэл Монголын өвөө уламжлалыг ингээд сурчлаад энэ бол зөвхөн отхоо гэдэг хүний номыг яриаггүй. Энэ Монгол өвөө уламжлалыг ярьж байгаа байхгүй. Магадгүй цаашдаа тараа нэвтрүүлэг илүү гоё болоод илүү мондоо эрдэмтэн судлаач нарыг урахлах, орцголох. Тэгэхээр
танай телевизийн хамт олонд ч гэсэн би бас баясан талгаснаас илэрхийлмээр байгаа. Монгол өв уламжлал гэдэг чинь бол Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой ажил. Дан сүүлийн үед энэ түүх өв уламжлал бид их мартагч орхидуулж байна. Энд харс. Одоо чинь ерөнхий боловсролын сургуульд өв уламжлалын талаар одоо тусгай тийм хөтөлбөр гаргамаар байна тийм. Яг одоо тийм сургалтанд нь оруулдаг тэнүүгээрээ дүн тавилдаг. Тэгэхгүй л одоо хүүхдээ багаас нэгсүүлээд энэ өв уламжлалаа таниулахгүй бол Монгол өв уламжлалч одоо ингээд балартаад мартагтаад байна. Тэгээ одоо яг хамгийн чухал зүйл бол яг ерөнхий боловсролын сургуулийн одоо програм дээр тий хичээлийн програм руу бүр зориудаар одоо энийг оруулж өгөх энэ асуудал бол хамгийн одоо чухал байгаа. Нөгөө талдаа энэ өв уламжлал гэдэг ингээд ярьдаг хамгийн хэцүү бөгөөд их төвөгтэй одоо ийм бүтээгдэхүүн одоо жишээлбэл ямар нэгэн оюун санааны бүтээл хийхэд бараг 90 одоо өв соёл уламжлалын чиглэлийн юмнууд бол дандаа ингэж хойш нь тавигддаг. Ялангуяа энэ чиглэлийн уран бүтээлүүдийг одоо хийя гэхэд ягаад гэвэл нэг уран бүтээл гэдэг бол ийм тодорхой хэмжээний зардлууд одоо гарч иж тэгжиж бүтээгддэг те. Энэ их үүсвэр нь одоо жишээлбэл их тодорхой бус байдаг. За тэгээд нөгөө дэмжих байгууллагууд гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд нь их бага байдаг. Тэгээ одоо ингээд өв соёл уламжлалын чиглэлээр хийж байгаа бүтээл гаргая. За ингээд ямар нэгэн урлал хийгээд ингээд явж байгаа хүмүүс дандаа жижиг дунд үйлдвэрлэлийн хүмүүс байдаг биз дээ. Одоо нөгөө эсхийгээр юм хийж гин. За тэгээд одоо нэг морины одоо наад захын хэрэгслүүдийг одоо ингээд хийчихье гэхээр их олон тоогоор бас үйлдвэрлэж чаддгүй. Тэгээж тийм одоо зах зээл нь одоо хэр их байдаг юм бол гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд амар их анзаарэгддэг шүү дээ. Тий, дараагийн нэвтрүүлэгт яг би өөрөө сонгохын дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл багшаалтын дараагийн нэвтрүүлэгтээ яг тэгээд сонгохын дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн даргаыг өрөө тий. Яг тэр дотор нь ажиллаж байгаа улсууд бол энэ талаар бол илүү сайн ярих баг. Тий, тэгдэг баг тий. Одоо нэвтрүүлгээр жочдод бол оролцсон. Сайхан жочдод ирээд би бол зөвхөн бүтээл урал ном талаасаа л ярьж байгаа. Яг тэгээд тэр мэржлийн усууд нь бол тэр толгомдоод байгаа асуудлуудаа яриад явах бах. Тэг яг Монгол улсын түүх уламжлал гэдэг чинь хэмзэг баг. Маш их торгон мэдрэмж шаардсан хэмзэг зүйлүүд баг. Энэ хэмзэг зүйлийг бид чааш нь илүү хөгжүүлэхгүй бол бидний түүх соёл уламжлал мартагдаад байна. Тэ одоо төрийн албаагч нар хүртэл одоо төрийн албаагч ажилд авахт нь хүртэл энэ түүх уламжлалын талаар бол мэдлэгийг шалгаж авч ял зүгээр санагдаад байна. Тий, яг үнэ. Одоо гадаадад тэрц маань одоо энэ гадаад харилцааны юм тий. Тэнд ажиллаж байгаа хүн Монгол улсыг төлөөлж оролцож байгаа хүн бол одоо гадны одоо улс оронд төрийн айлчлал хийхэд хүртэл энэ Монгол улс түүх соёлоо мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай төрийн ажил хийхэд жоохон одоо тийм нэг тий жоохон мэдлэг жоохон тийм тутамл юм шиг надад санагдаад байдаг. Яг би дотор нь ямар ажиллаж байгаа ш зүгээр яг хөндлөнгийнүүдээр ингээд харахад жоохон тэгэхээр бид нар зүгээр айл талдаа заавал тэр гадаад харилцааны яам гэдэг ч юм уу тийшээ чиглэж байгаа юм биш те. Ер нь бол Монгол Монгол хүн за ялангуяа одоо төрийн албанд улсаа төлөөлж байгаа тодорхой хэмжээний соёлоо төлөөлж байгаа ийм хүмүүс бол зайлшгүй одоо их түүхийнхаа тухай ёс заншлийнхаа тухай энэ мэдлэгээ одоо зайлшгүй эргэж харах бол зайлшгүй шаардлагууд бол үүсцэн бэ шүү те. Одоо иргэн миний хувьд ч гэсэн эргээд бодоход одоо ер нь бол энэ талынхаа юмнуудыг хэр хүндэтгэж байгаа билээ. Хэр дийдэлж байгаа билээ. Яг сэтгэлд бол байдаг зүйлүүдээ бол хүндэтгэх бол шалтгаан байна. А түүнээс биш одоо түгээн дэлгэрүүлэх гэдэг ч юм уу те. Энэ тал дээр бол одоо ер нь жоохон тийм муу одоо үнэлгээтэй явж байгаагаа бол нухгүй шүү дээ. Ер нь тэгээд гадаадаа сурч байгаа манай оюутан залуус ч гэсэн тэгдэг үст. Одоо эссе бичгээд монгол бичгээрээ сайхан бичээд эссе үл сонирхолтой те. Ер нь төрийн албаны бичиг гэж юм байна шүү дээ. За төрийн албаны бичиг, төрийн албаны одоо төрийн бас хэл найруулгын бас онцлогуд бас байж идэг тийм ээ. За ингээд яруу тансаг үг хэл болоод одоо зөвхөн одоо монгол хэлэнд л одоо байж болж байна гэдэг ч юм уу те. Ер нь их олон хувилбаруудаар олон одоо саяны сайхнаар одоо энэ бичгийн соёлд ч гэсэн бас илэрхийлэгчл байдаг энэ соёлууд маань. Гэх мэтэр ингээд түүхийн хувьд бол ийм онцгой зүйлүүд байна гэж. За тэгэхээр А үсгийн одоо уулын бүлэг болвол өнөөдрөөр ингээд өндөрлөж байна.
За одоо тэгэхээр дараагийн дугаар дээр ямар уул устдын тухай тийм ээ баримтуудыг одоо хүргэх билээ гэдэг. Тий. Би номоо цагаан талаа яг уул гэдгээр бичих гэхээр айгүй хэцүү байдаг байхгүй. Уулуудын одоо бичихийн тулд дистаралд оруулахын тулд айгүй төвхтэйс. Тэгээд төвхтэйс учраас би Монгол 35 хэсгийн гэрэл 35 хэсгийн дарааллаар бичсэн баг. За дараагийн нэвтрүүлэгт одоо Баатар хайрхан буюу Сомбит уулын талаар яриад тэгээ би өс рүүгээ ингээд ороод Сомбит хайрхан, Батхан хайрхан буюу Батхан хайрхан уул, Баян богд хайрхан, Баян хайрхан, Белухаа уул бас тэгээд явах нь тий. Тэгээ Бэндэрийн хаан уул гээд Бэндэр аваа гээд юм жоохон шахаад явчих баг. Үзэгчдэд бол бид хэд бас нэвтрүүлгээ бэлтгэхдээ танин мэдхийн хувьд ач холбогдолтой байхаас гадна газар зүйн байршил за мөн одоо өндөр гэдэг ч юм уу те ямар одоо ёс суламжил ямар одоо бэлэгдлийг агуулж одоо энэ уул усаа хүндэтгэн одоо дээдэлдэг юм бэ гэдэг тал дээр нь бас өчүүхэн ч гэсэн одоо мэдлэгийг тийм ээ хүргэх ийм зорилгыг бас агуулж ингэж явж байгаа. За тэгэхээр Баатар хайрхан уулаас одоо дараагийн нэвтрүүлэг маань эхлэх юм байна. Ховд аймгийн газар нутагт байрладаг ийм бас нэг ийм сонин тогтстой ийм уул байдаг тийм ээ. Та маш сайн мэддэг байлгүй тий. За би ер нь бол нутаг ус ойрхон болохоор тодорхой хэмжээнд бол харж одоо ингэж явж ирсэн учраас бол мэдх юм байна гэж. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань номын хавчургын нэвтрүүлэг маань эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ маш амжилттай сайхан хурж өндөрлөлөө. Хамтдаа бас эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За ингээд бид бүхэн бас Өөл довгийн Бадарчин отхуу одоо докторантыг үрж за бас судалгаа шинжилгээнд дээр нь тулгуурласан бүтээлүүдийн тухай ингэж ярьж байгаа. За бид нэр бол өмнөх цуврал дээр эрхэм үзэг сонсогчид та бүхэн бас ерөнхийдөө харсан. За эртний хотуудын тухай ярьсан бол одоо уул гэсэн номын агуулгыг та бүхэнд бас хүргэж байна. Ингээ хамтдаа байдаг эрхэм сонсогч үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. За мөн үнэтэй цаг зав хуваалцсан хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд номын хавчургын нэвтрүүлэгтээ хамтдаа байдаг эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн юу сонсон 9 цагаан хүсэл сэтгэгчлэн бүтхийн үлзий дэмбэрэлтийн ярилцлагыг өөдөд нь өргөн дэвшүүлж энэ удаагийнхаа нэвтрүүлгийг энд хүргээд жаргаж байна. Хамтдаа ирсэн та бүхэндээ баярлалаа.